Яа. Тий, арт сайхан гарч. За сайн байна уу? Сайхан хаварж иж байна уу? Тантайгаа яг ингээд өстэй олон 3 жил гарan хөөрөлтөө хийхтэй. Яг ингэж нүүр нүрээ нүд нүдээ харж одоо амьсгалаа химээ солилцож ярьж байгаа анхны хөөрөлтөө юм байна. Тэгээ гүн мөр хөөрөлтөөний урилгыг сэтгэл дэлгэн хүлээж авсанд маш их баярлалаа. Харин би таныг тэгээс санал тавьсан чинь эргээд хэлсэн чинь нэрээ бас их гоё боломж байна гэж харсан. Тэгэхгүй бол ер нь голцоо эх орондоо байгаа хүмүүстэй хэлийн чандад шивэдэд амьдралгүй хүмүүстэй яриад байдаг. Тэгээд таныг ийм ухаалаг шийдвэр гаргасан баярлалаа. Тэгээ өнөөдрийн гүмөр хөрөлтөө маань бусдаас арай өрмөц эхэлж байгаа. Яагаад вэ гэхээр би танд одоо өөрийнхөө яг талархаж явдаг талархлаа илэрхийлээд ихтэй гэж бодсон. За. Одоо 4-5 жилийн өмнө манай ээж нэлээ хүнд өвдөд. Тэгээд тантайгаа уулзаад яриад суужсэн чинь та одоо тэнгэрт дэвччих гэсэн нэг сайхан багшийг зааж өгсөн. Тэгээд ээжээ 2 мөн очиод Арцэг нурууны гэмтлийн эмч нэрээр нь хэлж болохгүй юу те? Нэг цагны мөртэй. Өдөрөө таньж болсон юм чинь нэрийн за тийм Монгол түмэн бол маш сайн мэднэ мегмар сүрэн эмчийг зааж өгөөд тэгээд мегмар сүрэн эмчтэр очиод мегмар сүрэн эмч манай ээжийн оншийг маш нарийн үзээд та бараг л хагалгаанд орохооргүй хүн байна да гэж хэлсэн. Гэвчиг тэгээд бүх зүйлс ингээд одоо эмч нарын зааврыг дагуу явж байгаад ээж маань хагалгаанд ороод тэгээд орсныхаа дараа мегмар сүрэн эмчтэй дахиж уулзаад тэгээд манай ээжийг маш сайн үзээд энэ хэцүү байдлаас гарах арга замыг 5 цулаа сайн хэрэглээрээ бүх ингээд хоолнууд хийж хэрэглээрээ тэгээ сумьягчаа та юу шүү хамгийн чухал зүйл өдөрт та 3 дуу дуулаарай гэж хэлсэн. Манай ээж маш сайхан дуулдаг. Одоо буцаад маш сайхан дуулдаг болчихсон. Тэгээ энэ сайхан гэрэлтэй замыг тавьж өгсөн танд баярлалаа. За. Багш маань ингээд эртдээ тэнд одоо хийх үйл хэрэг нь бидэнд ер нь үүрэг болоод ирж байна да. Тэгээд багшийнхаа харыг бидгээр багшийнхаа хэмжээнд төвшин дүүргэж амжихгүй байгаа ч гэсэн өөрөө чадах ядах төвшөнд одоо багшийнхаа үлдээсэн бүх юм ярьж хэлж Монгол түмэн эрүүл байгаасай эрүүл байхын тулд заавал одоо алсын юм биш шүү. Өдөр тутмынхаа дадал зуршилд анхаараарай. Өнөөдрийг одоо зөвл дадал зуршилд суулгаж ирээдүйд бас хүчин зовлонгүй байх нөхцөл бүрддэг байж байна. Бүхнийг өвгдөөсөө таних өөрийнхөө тулсан одоо шинжлэх ухаан, анагаах ухааныхаа эрдэм мэдээлэлээ хослуулан байж гаргасан судар номороо үлдээсэн байна. Тэгээд түүнийг нь одоо танилж мэдээ түүлийг шивэдэд өргөжлүүлээд явж байгаа. Одоо баяртай байна. Залуу агштай бас баярлалаа. Сонирхолтой түүхээр ихлүүлдэг юм байна. Баг хийж байгаа үйл ажилд маань бас л тодорхой хэмжээгээр холбоотой бараг л ажлыг маань ярих гэдэг юм шиг санагдаад шүү дээ. Үнэхээр сайхан байсан. Тэгээд та бол шивэдэд амьдраад маш олон хүнд үгээрээ үйлдэлийг нь заагаад тэгээ хэрвээ тааралдах юм бол үйлдэлээрээ тэр хүний чиг мөрийг гаргаж өгөөд байт юм байна гэж би зүгээр өөрийнхөө хувьд тэгэж таныг үнэлж хайрлаж явдаг. Тийм. Тэгээд одоо ингээд та олон хүнд нөлөөлөөд одоо бүр ирээдүйд бас хүүхдүүдтэй нөлөөлөөд 3 цагийн эргэлтэнд өөрөөрөө туулаад олж авж байгаа тэр яг туулсан бэлгүн гэдэг шиг туулаад өөртөө нь шижир болж үлдсэн тэр эрдмээрээ Стокгольмд амьдарч байгаа хүмүүст нөлөөлж байгаа. Тэгээ таны энэ сайхан гайхамшигтай ажлын тухай хоёулаа хөрөлдөө мэглээ. Одоо юу ярина одоо залууч одоо өөртөө итгэлтэй л байгаа. Намайг ер нь мэдчихэж байгаа даа ингээл бас айдас таа. Тэгээд яг уу за яг нэг 40 гаруй жил хорвоо дээр бас тоос моос хөдлөсөн. Яри ирний өнгөрсөн цагт нь юу олж аваад өнөөдрийн бие үсээд өнөөдрийн орон зайдаа бид нэр ирнэ юуг анхаарч цэгцлээд болгож бүтээгээд ирээдүйн цагт ирнэ юуны төлөө бид нэр явж байгаа юм бэ гэсэн ийм 3 цагийн хэлхээд өөрийнхөө бодол санааг чадхынхаа ирээр цэгцлээд тэгээд за тэр ерөнхийдөө нэг энийг ярьчвал болох юм босоо гэсэн итгэл сэтгэлтэйгээр энэ дидэ дартаа сууж байгаа одоо баяртай. Тэгэхээр хүн болгон өөрөө гайхамшигтай ертөнц.
Тэгээд хаа байсан газрын зулаа, тэнгэрийн зулаа газрын дэваач Монгол орноос яах гэж та маань шивэдэд ирсэн юм бэ? Тэгээд хүн бүхэн мөртэй, үйлтэй, зүйтэй байдаг. Тэгэхээр та энд нэг хийх ёстой зүйлээ хийх гэж л ирсэн нэг бүсгүй хүн байгаад байгаа. Таны алдар алтан цэцэг шивэдэд бол навчаа гэд бүгд мэднэ. Тэгэхээр өөрийнхөө яг үйлдэж байгаа хүний бие сэтгэл оюун гэсэн хамгийн нандин тэр сүнсэнд очиж нөлөөлөд чадаж байгаа тэр ажлынхаа тухай хоёлаа ярил. Яг шивэдэд амьдарч байгаа нэг Монгол тэгэж те бас нэг энэ гаднаас нь харахад нэг Монгол дүртэйч шивэдчээд харьжаад байгаа үрсийн одоо ирээдүйн очиж санаа зовж энд бид нэр юу хийж чадах юм бэ? Энэ орон зайдаа бид нэр ямар юм хийж амжвал ирээдүйд ирж байгаа үр хүүхдэд минийг аятаа тухта байж болох юм бэ гэдэг өнцгөр ажил үрэг хийж явдаг хүн л дээ. Одоо арга болон бэлэг талдаа мэдээж бэлэг талыг болоод энд 3 цэг тавиад үлдээсэн дээр баг. Тэр болгоныг хүмүүс мэдэхгүй юм чинь. Тэгэхээр илүүтэй бид нэр энэ бэлэгтэй хийсэн үеийн аргатай яаж гаргаж ирж хүмүүсийнхээ ахуй амьдралын хэм баяг магад өөрийгөө өрөөлийг гэр бүлээ их дэлхийгээ энэ Монголынхаа нэрийг гаргаж харилцаж явах хэрэгтэй юм бэ гэдэг тал дээр л илүү явж идэг ийм хүн юм байгаа юм. Бид нар бол бүгдөө нуус тавчаан дээрээс туйлс дээр л гараад байгаа мөнх тэнгэрээс заяатай гэд хүн бүхэн одоо бол харьцангуй мэддэг болчихсон. Ингээд хэлэхэд бол чочорд хүн байхгүй нэрээ тийм штэ гэд. Тэгэхээр тийм хөг хэмнэ асар ийм өндөр түвшинд байгаа энэ орчин үед та дэм болоход насан турсан хүмүүс хэр хүлээж авч байна? Өсвөр насныхан хэр хүлээж авч байна? Яах вэ? Тэгээд авахыг хүссэн юм авч өмсчөөл идэхийг хүссэн юм үзэл энийг аз жаргалтай гэж бодвол тиймэрхүү л амьдралын хэв маягтай бүсгүй байлаа. Тэгээд хувь заяа намайг өөр нэг орон зай руу өөр нэг сонирхолтой зүйл рүү чиглэснээс хойш яагаад ийм байгаа юм? Ер нь үний юм уу худал юм уу? За үнэн байлаа гэхэд энэ нь бидний амьдралд яаж нөлөөлөд байгаа юм? Ямар хэрэгтэй юм гэсэн ийм өнцгүүдээр туулж явсаар агаад л энд хүрж ийн л та. Тэгээ яг нөгөө ганцаараа мэдээд ахаар чинь нэг сонин штэ л тий. Тэгээд яг хүү ингэдэм бэ штэ. Хүүе жарж ажиллаад үздээ нэрээ нэг жижигхэн үзэм шиг хоол чинь бүр хамаар нэг болж 10 тэр үзэм чи ерөөсөө л цадах чинь ингээд амьдрал дээрээ ингээд хэрэглээд тэгээд хөө эн чинь хоолсны дараа уг нь ингээд залхуураал нозоорол хөвтмээр санагдаг. Гэтэл яг энэ ажилтаас үүсэж байгаа идж байгаа хоол хүнс чинь тохируулаад хэрэгжилчих юм бол харин ч ингээд сэргэлэн хүүе тэр их чинь тэгчиж болно шүү дээ гэсэн ийм бодлуудыг ингээд тэгээд энэ үсттэй миний ганцхан ингээд чиний бас ингээд энэ үзэл та гэсэн нэг иймэрхүү маягаар л одоо явсаар агаад л энэ хүртэл ирчээд л байна л та. Тэгээд за энэ ер нь мэдвэл зохихгүй нэ юм байна. Ер нь л эн чинь ганцхан бие юм биш байгаа юм байна. Эн чинь бүх энэ махан биетэй энэ сүнс гэдэг үл үзэгдэхүйтэй энэ сэтгэл гэдэг энэ юмтай хүмүүс чинь ер нь бүгд байна. Хөөе боглоод энэ манайхаа гэж. Гэдэг энэ юмнаас болоод тэгээд энэ хүмүүс рүү хандсан юм ажиллагаа болчиход байна л да. Мэдэхгүй нь чадахгүй нь бол бас тухайн цаг хугацааны дараа илүү хохиролтойгоор мэдэхгүй чадахгүй байсныхаа хор хохирлыг хүлээгээд байгаа учраас яагаад бид нар мэдж болохгүй гэж хэрэгтэй болвол бид нар авч амьдралдаа ашиглахгүй яах вэ гэсэн л энэ л бодлоор ол зүтгээд байна. Хамгийн гайхав за одоо монгол хэлний үгэн санд байгаа тэр олон үгэн дундаас яг гайхамшигтай гэдэг үгийг сонгоод цаасан дээр биш амьдралдаа авах да одоо энэ шинжлэх ухаанаар гайхаад байгаа зүйлийг бүгднийг өвгдөөд хэрэгэлдэг байсан, хийдэг байсан тэр эд дис мэдээлэлд биднэрт байгаа нь гайхамшиг байгаад байна. Тийм. Ягаад ямар давуу талыг биднэрт олгодог вэ гэхлээр ямар ч шүүлтүргүйгээр тийм болоод байна те. Энэ ингэхээр ингээд юу гэх юм одоо мэдрэмжийн тухай л ярих байх та. Тэр чинь ямар нэг юм чинь бид нар хараад за энэ ч нэг онцгой хүн байна да. Тэг чим ярмааргүй юм байна гэж мэдрэмжээр хардаг. Яг тэрэн шиг энэ мэдээллийг
авахгүй юу? Хийгээд үзэхээр яаж ийн гэхэлэр тэр танил юм болох учраас хүлээж авах нь тийштэй болдог ч сонссон юм байна да гэх мэтлэнгээр ингэж байгаа нь өөрөө бидний нөгөө давуу тал нь гэхүү. Одоо үе удам дамжин одоо үрээс үрд хадгалж ирсэн тэр эсний мэдээлэл, гений мэдээлэл гэхүү те. Тэр нь одоо бидний давуу тал юм да. Наадхыг там саяхан нэг мэдэрсэн үйл явдал нь гэхээр одоо бид нар ив нэгдэл гэж их ярьж байгаа шүү дээ тий. Гэтэл ингээд за зовлонгороо нэгдэх юм байна гэж зарим нь ярьж байна. Зарим нь ингээд монголчууд өлсөж үзэг болохоор өлсөд үзчихвэл баг нэгдэнэ гэж яриад ингээд хүн өөр өөрөөр хараад байгаа. Гэтэл мөн хүмүүст ингээд сургалт явуулдаг хүнтэй хөөрөлдөж байхад одоо монголчууд эсэрээ нэгдэнэ. Эс гэдэг чинь өөрөө энерги мэдээллээ. Тэр мэдээллээрээ нэгдэнэ, энергиэрээ нэгдэнэ гэж бас нэг өнгө гаргаж ирсэн. Яг хөө юм байж болох юм аа. Гэхдээ нөгөө талаараа өвгдөөдөө хэлж байгаа өнцг бол эвтэй байна гэдэг бол эвтэй бай та нар гэхээр болдог юм биш ээ. Гэдэг бол зүгээр хариуцлага дээр л тогтдог. Аав наав шиг аав байхад гэрт аавын орон зай дүүрэн л байж идэг. Ээж нь ээж шиг хариуцлагатай байх нөхцөлд тэр орон зай тогтчл байдаг. Тэр хоёр орон зайд оршиж байгаа тэр үр бол хүссэн ч эсвүссэн ч тэр гэрийг соёлдоо автчил байдаг гэж байгаа хгүй. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал ярих гэж байгаа. Хэрвээ эвтэй байхыг хүсвэл хариуцлагатай байл гэдэг үгийг хэлж байгаа. Үнэхээр ингэ бодоод үзэхээр тийм та нар бити хэрэлдээд бай гэх мөртлөөс өөрөө хэрүүлийн үг шидлээд байвал энэ бол бодлого болох гэдэг шүү дээ. Тэгэхээр үг гэдэг бол хариуцлагын асуудал. Тэгэхээр та их чухал сэдв рүү орчлоо. За өнөө худал арга бэлэг гэж нэг юм дэлгэмэл хоёр зүйл дээр хизэж тэнцвэр байдгүй юм гинэ. Тэгэхээр гурвалж орж ирж байгаа буюу гурвалжин ертөнцийн бүх зүйлс тогтдог геометрийн төрс нь гурвалжин. Та яг тэрэн дээр толгуурлаад эцэг их үр гэсэн гурван нандин холбоог саяд орсчлаа. Тэгэхээр тэр гэрийн хойморт хиймэр дөрөн сууж байгаа эр хүнээ хүндлэл дунд байгаад ахаар итгэл үүсээд, инэрл үүсээд, гэргийдээ инэрлээ өгөх тусам итгэлцэл инэрлийн дундаас хүүхдэд хайр өгөөд нөгөө гуравчин ингээд яаж ч эргэж байсан тэнцвэртэйгээр бие биендээ сайн муу бүх зүйлээ өгөөд өгөө аваагаа өгөөд сайхан амьдрах юм байна. Тэгэхээр би таныг их сайн гэрийн эзэгтэй болгоо, их сайн хүний хань болоо, үр хүүхдтэй энэ бүх зүйлүүдийг хэрхэн яаж өгж байгаа вэ? Хоёлаа яг энэ өвөг дээдсийн үлдээсэн онолыг та яг гэртээ хэрхэн яаж хэрэгжүүлж байгааг амьдралд ойроор хоёлаа хөөрлөлтүүл. Яг стейж гэлтэй холоо хийгээл гэрээ цэвэрлээл тэгэл мэдээж тэр чинь бүх ахуйн ажлыг толгой тарих би хаа дээр авахаар ачаал нэмэгдээл стресстэй би ер нь юу вэ танаа дээр нь зарцуулж ажлыг хийх гэж ирээ юу гэл ингээл те чимуна домсоо одоо далт хийчихээр яа тийм бэ гэл ингээл те би хэдэн жил хийсэн бэ одоо ингээд бүр одоо хэрвээ 30 настай өөрийгөө харуул одоо тэнд бараг 30 настай залуухан бүсгүй юу эсвэл нэг 60 70 та эмгэндээ ингээд байгаа мó те гэдэг юм бодогдохоор хинчээний байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээд өвгдийн үлдээсэн биднийг хайрлаж үлдээсэн бидэнд энэ мэдлэгээ мэдээллээ чадахгүйгаа танихгүй болох цаг орон зайд эдэн маань энийг аваад хэрэглэхэд энийгээ мэдчихэхэд болно гэсэн тэр үнцийг үлдсэн байна. Тэгэхээр тэр үнцгийг таньж мэдснээс хойш бол энэ бол бас харьцангуй арай амар асуудал болж эхэлж байгаа юм л да. Тэгэл эн чинь бурлуудын ярьсан юмнуудаа өвгдээцийн ярьсан юмнуудыг тэдний бичээд үлдээсэн ном дэвтрүүдийг туршиж эхэлж байгаа. Тэгэхээр ээжийн ажлууд ер нь бол 10 жилийн өмнөөс цэвэр туршилт. Яг үнэ. Яг хамгийн мэдээд гэртээ туртаа. За ер нь бол хүний одоо мэдээлэл хадгалах чадвар бол одоо анх төрсэн хүүхдэд бол гүн унталтаас өмнө байд юм аа. Гүн унталтаас өмнө хүүхдэд энэ зөв шүү, энийг анхаарах ёстой шүү, энийг ингэх ёстой гэд ингээд үлгэр домгоорнж байд юм уу, үг хэлээрэж байд юм уу, хэлээд унтуулахад гүн унтаад босоод ирэхдээ тэр мэдүүл зохихгүйгаа тэр мэдээллээ үнэн гэж зөв гэдэг одоо химээр одоо хэлж штэ тий. Тэгээд 7 настай 9 настай хүүхдийг бол 3-аас 7 хоног өдөр болгоод чи энэ оймсыг заавал оймс бохир хийдэг газараа тавих ёстой гэж төвчээр тий. Тэгээд яг тэр 7 хоног тасралтгүй хийхэд яг 8 хоногоос энийг би нэрээ хийх ёстой штэ гэсэн бодол тархин дундаг.
За 30-аас 40 насны нас бий гүйцсэн ирчүүлийн хувьд бол 30 хоног өдөр болгоно тэрийг 1 сар. Тэгээ зарим нэг хүнээс тэгээд ингээд хийхээр болоод ийлээ штэ. Манай нөхөр болоод үнэхээр манай нөхөр ухаантайдаа болоод байна уу? Танах болж гинүү гэдэг юм яригдэн штэ. Гэтэл болохгүй байлээ. Энэ тэрээгээ тэгэхээр хамгийн гол нь илэрхийлж байгаа өнгөө бас бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээд өө нөгөө аимсаа тэр айтайхан тий хамгийн гол зорилго нь тэр хүн өөрийн гараар л аваач тэрлүү хийх хэрэгтэй байгаад тийм шүү дээ. Тэдэд станер аимсаа аяхгүй гэж очиод ингэхээр чинь ядаргатаа авгаа бай өглөөд гэсэн өнгө айс таана байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь юу хувь хүнийхээ хувьд бол хамгаалтын систем ажиллуулаад тэгээд энэ авгаа алдах юм бол ер нь үцтэй гэсэн байдал руу нөхөр орчхоод нөгөө 30 хоногийн асуудал туршилт болоод амжилтгүй болчихсон юм тий. Тэгэхээр яг л тэр аимс байх хэрэгтэй хэлсэн штэ хонгороо хайртын яах гэдэг одоо тэгээд ямар нэгэн байдлаар тэр нь тийш нэр энийг хийгсэн штэ гэж бодоод аваачаад хийх хүртэл нь хандуулах хэрэгтэй болж таарж байгаа байхгүй. Гэтэл энэ болоод идэг хамгийн сонирхолтой. Энэ нь болоод байгаа нь бидний өвгдийн өв соёл. Ягаад гэвэл энэ тарих мэдрэлийн системдээ ийм давтамжтайгаар хийгээ сургалт оруулаад ахад болж байгаа юм байхгүй. Давтамж нь өөрөө тэгээд тэр илэрхийлж байгаа зорилгоо таньчаад илэрхийлж байгаа хөв аяс нь өөрөө өнгө төрөх нь байхгүй. Гэтэл тэгээд 30 хоног төвчээртэй тэрийг тэрүүлд нь зодооны төвшин рүү аваачихгүйгээр тэр хүнээс хийлгэх нь эмэгтэй хүнийх нь өөрийнх нь одоо зорилгоо харж байгаа тийм зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө засч байгаа тэр хөв аяс болчихж байгаа. Тэгэхгүй өсөрч очиад өөрөө аваач шидээл өстой шалдургу үрчлээ 3 хоног хэлсэн 7 хоног хэлсэн одоо би чадахгүй гэж ингэчих юм бол нөгөөт өдрөөс дахиад эхний 1-р хоног эхэлж байгаа байхгүй. Их мэтлэнгээр эн чинь эргээд гэр бүлийн харилцаанд нөлөөлж эхэлж шүү дээ тий. Тэсвэр дэвчээрд суулгаж юм. Тэгэхээр эргээд таны ярианаас өөртөө үнэнч байх нөгөө хариуцлага гарч ирж байна шүү дээ. 30 хоног. Тийм. Миний өөр сайтаа. Би уг нь тэр нөхрийг л оймсын хураалах амар ухаантай юм шүү дээ. Гэтэл яасан байх нь намайг буцаагаад төвчээртэй яг тэр зорилгынхаа төлөө 30 хоног илүү дутуу илүү юм хийхгүйгээр тэр үйлдээ одоо үргэлжлүүлж чадах нөө гэж байгаа сорил. Тийм байх юм шигтэй байгаа даа. Энэ хэрнэ. Юм давхар явчихна. Тэр эвтэй найзтай байх, төвчээртэй байх, тэр гоё үгнүүдийг хэрэгээр тэр л нэг аимсны үчирийг л олчихгоо хэрэглээл ингээл явж явахтаа учраа болчихж байгаа. Өөрийнхөө учрыг олчих шүү дээ яг энэ. Гол нь олохгүй. Өөрийнхөө учрыг олох гэдэг. Мөн содрууд байна. Харилцааны 35 эрдэнэ одоо тиймээ та нар санаж байгаа бол миний фэйсбүүк рүү орохоор манай хүүхд ингэ цээжлээдэг. Тэгээд яг хөө энэ хүний нутагч нь олон өрөө байшин түрээслэх тажи өрөөндөө заавал бид нар хин нэгэнтэй хамтарч амьдраад үн хөлсийн бас хуваалцаж амжиргаа авахын асуудлыг шийдэх хэрэгтэй болдог шүү дээ. За тэгэхээр одоо нөгөө мэдлэг хэрэгтэн ашиглах гэдэг. Сайн байна уу намайг одоо алтай очир гэдэг. Би энэ алтан ган тулга гэдэг айлын одоо том хүн байгаамаа та манад тавтаа барил цай умаар энэ хоолоо идсэн юм уу та гэд ингээд хажуу өрөө нэгчнэр бол бүр орхоосоо ихсүүлээд гарын гартал намайг биш манай хүүшүцээр байгаа өнгөрдөг. Энэ бол тэгэл нөгөө өв сургаалыг одоо яг гоё юмнууд яригадаад 10 жил болж байна. Хийсвэр ойлголтууд айлтгуул сургаалууд одоо юу гэдгийг те хүчтэй дэлгэтэй байсан үеийн мэдээлэлүүд цацагдчих. Гэхдээ өнөөдөр бид нар энийг яах юм? Яг гэдэг хүн дээрээ яаж буулгаж хэрэгжүүлэх юм? Тийм. Энгийн одоо хэрэглээний өгнүүдтэй бид нар яаж шингээж хүнд ойлгомжтой болгохыг гэдэг нь өөрөө одоо яг тутамдаад байгаа асуудал болж таарж байгаа. Тэгэхээр ирээдүгээс авч байгаа энэ эцгийнхээ бүгд эцсийнхээ бидний гэсэн хайрыг бид нар яаж өөртөө юм болгочоод эргээд өөрөө л бусдад тэрийг эн чи юм аваад байвал өхөн зүй тогтол штэ. Таны яг гэр бүл дээрээ хэрэгжүүлж байгаа энийг сансан чи үнэхээр сайхан санагдаж байна. Өөрийгөө бас их чанлах сэтгэл төрж байна. Би бол яг хичээдэг зүйл нь хүн бол мэдтэй байх маш чухал. Мэндүүл мөнхийн зүйл шүү дээ, тийм ээ. Хүний өөдөөс хараад нэг сайхан мэдлж, бүтэн мэдлэнэ гэдэг бол асар том эрдэм. Тэгээ одоо өөрийнхөө хоёр хүүдээр яг мэдлэх эрдэм гэдэг чинь дотроо бас их гүн задарна, тийм ээ. Яг амьдрал дээр хүндрүүлээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэл бас нэг тавтаа тийм шүү, тийм. Ардлага тавиал том үгээр илэрхийлээд
Гэхдээ тэгвэл тэр бууж ирэхгүй бол тэр том үгний хэрэг ер нь ямар хэрэгтэй. Тэр нэ их хийсвэр юм ер нь хинт хэрэгтэй. Тэр гол нь тэр чинь хэрэглээндээ нийцэх хэрэгтэй байна шүү дээ. Хийцэхгүй байх юм бол тэр гоё утга уянгээ өгнүүдээр бид нар яах юм бэ гэдэг юм яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр мэдлэг эрдэмт тун ингийн. За чи аливаа нэг хүнтэй эвтэй найртай байхын тулд сайхан мэдлээд, сайхан угтаад, өрөөлийг сонсоод, өөрийгөө илэрхийлээд, идээ будаага бариад илгэсэх дотн хандхад хэн чамд муугаар хандаж, муугаар бодох вүлээ. Эхний мөртүүд нь. Тэгээд дараагийн мөртүүд нь дандаа чи эхлээд хүнийг үндэтгэн сонс. Өөрийн зориг бодлыг түүнд нь тааруулна, илэрхийл. Буруу зүйл байсан ч өнөөдөртөө чи түүнийг зөвшөөр. Алстаа сэтгэлийг нь зорилгыг нь нэгтгэсэн цагт тэр багахан зэргийн алдааг засаж болох шүү дээ гэх мэтлэнгээр илэрхийлэгдсэн байгаа байхгүй. Тэгээ мөн чанар өрдөөл юм. Тэгэнгүүт эн чинь бэлэг тал дээр ч ялгаагүй. Энэ байхгүй биш байсан юм байгаа байхгүй. Одоо жишээ нь хоёул анх уулзал мэдлэхээс л хүн бүх юм эхэлж байгаа шүү дээ. Яруу татвах хийгээд л эцэхэд зохон гэлээвэл танаас ямар ч аятай яаш гарахгүй. Ямар сонин хүн бэ ч гэдэг юм уу тий. Тэгээ нөгөө сүрэг одоогийн ярьдгаар бол одоо хориг сүрэг юмнууд л тэгэхээр өөрөөс бүгд өөрөө шалтгаалаад. Нэг хүүхэд зааж өгсөн. Тэр хүүхэд энэ эрдэмээ ашиглаад хүмүүстэй харилцаж байна. Тэр хүүхдэд эргээд тэр хүмүүс гайхаад, баярлаад, багтаад, сэтгэл нь ингээ хөдлөөд буцаагаад тэр хүүхдэд гаргаж чинь тэр хүүхд өөртөө дахиад итгэлтэй болж байгаа. Тэгэл нэг хүн, хоёр хүн, гурван хүн гэхээр тэр хүүхэд энэ ч угсаал ийм л байдгийн байж штэ. Гээд ойлгогдож ирсэн тийм. Үнгийн асуудал. Энэ байсан уу байсан бидний өвгдийн бас уламжлалт яадаг байсан бэ гэхээр нүүдлэж явлаа. Нэг ороо хангаад буухаар очлоо. Галаа төллөө. Цайгаа чанлаа. Салхи гараад цай маань гал малнаас ч өгөхгүй цаймаагаа дэрүүлж чадахгүй. За энэ ороо хангаар чинь энд буухгүй гэж байгаа юм байна. Тэ? Өөртөө ч гэсэн сүүгөө өргөөд одоо бас хэлнэ штэ. За өрн ингээд сайхан бэлчээр юм хайгаад энэ нутагт хань ижлээ дагуулад өр хөвгтөө дагуулад ирлээ. Эндээ багтааж болгооч хайрлна уу? Гал голомтын минь огтхтаа 50 байлгаж хайрлна уу гэд сүүгөө өргөөд нөгөө цацлынхаа орбоогоор сүүгөө өргөөд ч байд юм уу? Авж яваа эдээ будаанаас өргөөд мэндийн мэдчихэж амар байна. Одоо би болвол тэрний үр тэр байна. Энэ сайхан орон хангаад нь ингээд амьдрий гэж хүслээ. Ингээд суулаа. Та минь болгооч хайрлна. Гээд байхад цайн буцлахгүй гал нь асахгүй болоод за болохоо байлаа шүү энэ нэрэн зөвшөөрөхгүй байна гэд нүгэ дараагийн юмд. Энэ бол байж л ийсэн. Энэ бол арга бэлэг мөн үү яг. Энэ бол амьдралд хэрэгжилж байгаа. Мэдлэх эрдэмдээр ч мөн ялгаагүй. Тухайн хүн хэрвээ зориг чиглэлтэй болвол тэр чинь харилцаа хандлага нь бол байж таарна шүү. Тэгэхээр зориг нөгөө холын зориг үгүй бол ойрын зовлоо оршино гэж хүн үнэхээр зориг нь олонтойгоо байхын төлөө зориг нь түмнтэйгээ нэгтгэхийн төлөө гэдгээ ухаарахгүй байх юм бол энэ бас тухайн хүнээс гарахгүй асуудал болж таарч байгаа. Бас тийм. Тэгэхээр 45 эрдэм гэдээ ярьсны хоёулаа нэг олон жилийн өмнө би хүүхдүүдтэй нөгөө нэг гараар нэг бичээд нэгддэг. Тэгээ нөгөө ингээд эргүүлээд тэгэж бас оролдож л байсан. Тэгээ нөгөө тусал бүрдэж ижил эрдэм үүсдэг юм байна. Тусал бүрдэж ижил далаар болт юм байна. Тэгэхээр ингээл бүгдөө ингээд талаасаа бүх цаг үедээ л туслаа өгөх нэг чухал юм аа гэдгийг ер нь их одоо бүр их ойлгомжтой болж ирж байна. Одоо нөгөө талаар бас хэлж дадуулж тэгээ тэргүй мартагдцаа. Гэтэл бид нэр ингээ мартцсан манай Монгол тийм юм байдаг ч юм уугүй ч юм уу. За бид нэр өөрсдийг хар ухаанаар хэрэлдэлтэйгээ зодтолтоо эвлэгтэйгээ эвлээл өдөг хүрч. Тэгвэл өнөөдөр тэр ийм байж таньчлаа. Хүй дараал нь бүр ингээ заалттайгаа байд юм байна. Дараал нь энэ өчир утга гүн утга нь энэ уяцтай зорилгоо нэгтгэж чинь тийм үү тэр хүнтэйгээ сэтгэлийн эзэмдсэн байхад би энэ хаалдахгүй гэдээ эзэн дээдсэн одоо үгүй шүү дээ тий. Гээд ингээ ойлгоцсон байхад
надад адлал хэрэгтэй байгаа. Хэвшүүлэх л хэрэгтэй. Тэг хэвшүүлж буулгаж ирэхдээ л одоо бидний оролцоо хэрэгтэй байгаа болохоос биш нэг гоё номнууд бариад одоо шүлэг юм уншаад одоо яхав тийм ээ гэсэн юм болгогдоод байгаа юм. Эзэн тургичд буюу ээж аав тэр ойлголтыг зөв авч гэр бол хамгийн ихний сургууль, ээж бол хамгийн ихний багш байгаа даа шүү. Тэгээд 7 хоногт нэг удаа авчирж өгдөг багш нь юм уу? Тэр 7 хоног болгон таны илтгэхээр давтамжлах чухал юм. Тэгэхээр давтамж жоохон бага байгаа байж магадгүй. Хүмүүс давтамжаа олон болгохын тулд яах ёстой вэ? Юуны төлөө энийг би хийж байгаа вэ гэдэг дээрээ бодлоо зохицох хэрэгтэй болж эхэлж байгаа. Зорилгоо бий болгох хэрэгтэй болж байна. За хэрвээ тэгвэл одоо орчин үед одоо миний хувьд ингээд хараад хахад бид нар маш их мэдээлэл, эрдмийг чөлөөтэй ёстой нэг эрдмийн далаагаас өөрийнхөө шангаар утгаж авна гэдэг шиг зарцаж байна тийм үү. Тэгвэл одоо юу хэрэгтэй вэ гэхээр зэгцэлгээл хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгэхээр тэгвэл өвгдүүд яаж энэ их мэдээллээс энэ нь мэдвэл зохихгүй юу? Энэ нь ахуй амьдралд хэрэгтэй юу? Энэ нь миний одоо өсөж босож те өндийхэд дэмтэй юм гэснийг таньдаг байсан бэ гэхээр 9 хүсэл. 9 цагаан хүслийн онолоор тэгтэл одоо 9 цагаан хүсэл гэл тэгжийн зарим нь ингээл ерөөл ярьж лээ. Гэхдээ энэний цаана яагаад энийг тэр ахуйн хэрэглэлийн сүү өргөх Орбанд шингээгээд байгаа юм. Энэ цаг ирнэ. Мэдээлэлтэй төөрнөө. Энэ их мэдээллийн далаагаас аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйгээ зэгцэж бодохгүй хэмжээнд бидний үрс их юм байна гэдгийг тэд нар урьдчилан мэдээд тусаж бэлдээд үлдээсэн л байгаа. Тэгвэл тэр яагаад 10 байхгүй байгаа нөхөн. Яагаад 8 байхгүй байгаа юм. Бүр нэг л халбах байл да тэгвэл. Тэг 9 байгаа өөрөө одоо наатахаа тайлнаа гэдгээр бичиж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг чинь эзэн дээдс болохоор 3 өгүүлбэрээр хэлсэн гэдэг байхгүй 9 хүслийг яаж 3 өгүүлбэрээр хэлсэн болоо гэхээр бие зас, төрөө зас, гэрээ зас гэж хэлсэн. Яаж эн чинь ингэ буугаад байгаа юм бэ гэхээр бие хүний хөгжүүлэх эхний 3 хүсэл байдаг. Энэ бол эрүүл мэндийн хүсэл. Тэгээд эд одоо ууж идэхийн хүсэл тийм ээ. Эдээ бүтээх тэрийг бэлдвэрт хүсэл. 3 дахь нь бол боловсрал танин мэдэх хүсэл гэж байдаг юм аа. Энэ хувь хүн энэ эхний суур 3 хувь хүн хөгжүүлэх хүсэл дээрээ хэр цар хүрээтэй хэр ариунтаа суралцаж мэдлэг хураасан байна. Тэрийгээрээ ямар анд нөхөдтэй нийлж орон зайдаа эзэн болох уу? Ямар хань ижилтэй сууж өргөө хотлыг байгуулах уу? Тэднээс үлсэн тэр үр хөвгт нь ямар орон зайд орших вэ гэдгээд шалтгааллах нь гэрээ засах 3 хүсэл юм аа гэд. Ингээд төрөө засах 3 хүсэлт нь юу болдог вэ гэхээр сайхан хамтаа болцсон, өртөө болцсон энийг оршоон байхын тулд тэр ахуй амьдралаа аятаа татах байхын тулд орон зайдаа эзэн болж эхэлнэ. Хамгаалж тэрөө дэмсийг. Нэг компани эзэн байсан ч эзэн их. Гэрийн ааваа байсан ч л эзэн их. Энэдүүд байх ёстой. Тухайн мэдээлэл байна. Энэ эзэн байна. За тэгээд тухайн юмд эзэн болоод ирсэн хүн болоод энэ бод хамтсан одоо нэмэр болчихж байна. Одоо их хэмжил одоо бид дайнд бодлоо заа янз бүрийн улс орн дамжсан сонирхолтой юм цаг үед амьдтай хүмүүсийн ийм хүсэл гэдэг бол маш ойлгомжтой асуудал. Энд коронавиг идэж хахад улс хоорондын нислэг зогсоход бид нутагт очиж чадахгүй болох жишээ. Амир. Монгол ингээд бомболоод хамгаалсан ч олон улс гарч байгаа хүсэл бол заавал улсын дайнд ажингууд болоод нэлтгүй саад чинь энэ зүйлээс нутаг нутгаа очиж чадахгүй болоо үйлчлэл энэ бол иргэдийн хүсэл хэлж энэ хамгаалалтаа очиасаа харилцан орондоо энэ хамгаалсан байгаасаа гэж энэ хэлний хүсэл бол заавал оршиж иж бие баталгаатай миний удам баталгаатай миний Монгол баталгаатай болох гэдэг байна. Тэгэхээр энэ бол 8 дахь хүсэл. 9 дахь хүсэл нь бол мөнх орших хүсэл буюу энэ их дэлхий өөрөө мөнх оршиж байж бидний үеийн үед үр хөвгтөө энд үлдээж магад дараа мянгад бид онгод болоод буух юм билээ хэм бид. Тэгэхээр энэ устдаа байх нь яаж байх? Одоо ураны асуудал яригдсан. Гэтэл энэ уран гээд гаргаад авчвал усгүй болчих юм бол энэ дэлхий орших юм. Нөгөө тэгэр энэ дэлхийн чинь өөрчлөгдөд байна. Хазаарт болж эхэлж байна. За тэгээд нарны тусгал одоо ирсэн дэлгүүрээ төсдөг тусгалууд өөрчлөгдсөнтэй холбоотой цаг агарын өөрчлөлтүүд болж байна. Энэ бол бүгд мөнхийн хүсэлт хамаарсан.
Бид нэр 9 цагаан хүсэл биелэг гэж цацлаа өргөх мөртлөөсөө их гэдэг чинь ус дамжсан улс орнуудын их байдлыг хэлж байгаа юм. Мөнх гэдэг чинь энэ байгаль мөнхөд оршин байхыг хэлж байгаа гэдгийг ойлгохгүй бол энэ бас бодлоо юм болчиход байгаа. Яг Тэгэхээр энийг ойлгосоо эзэн ирэх гэдгээ ойлгосоо гэд одоо өөрөөр хэлбэл эхний тэгэхээр яах вэ? Нарийн шүүлтүүрээр харах юм бол хүн болох 3 ухаанаа одоо танин мэдхэн хүслээ ч юм уу, за эрүүл байх ухаанаа ч юм уу, эсвэл эдтэй байхын тулд харилцан одоо холбоо харилцаа үүсгэх ёстой тийм үү гэдгээ ч юм уу ойлгохгүй ингээд хоорондын холбоо харилцааг танихгүй болчихоор 3 дахь шатны хүсэл рүүгээ холбогдож чадахгүй болчиход байгаа. харин тийм. 2 дахь дээрээ ирээл нам захуулчихад байгаа. Ахмаа моо гоц гэжтэй. Ахгүй байна яг хүүхэд гэл тийм. Яг үнэ. Хамтаага зуралдаад байгаа, амттайгаа зуралдаад байгаа, үртэйгээ зуралдаад байвал юм. Зурмал юм бодохгүй. Гэтэл за тийм юм чи бодохгүй яг хүчээр амьдрал бидний холбоотой байхыг сануулж байгаа. Хэлмээр болохгүй. Тэгэхээр оргил ТV-тэй энд байгаа монголчуудад зэрэглээд энэ хийсэн хүсэл гэдэг нь ямар ойлголтууд, амьдралын хэм маягууд тэг хүн болон одоо ил далд утгын ойлголтууд яваад байгаа юм гэдгийг бид нэр цуврал подкаст маягаар дэлгэж байгаа. Илүү ихийг үзхийг хүсвэл оргил ТV-ээс гэдэг юм болоод тийм. Тэгвэл та хэд маань ажил их сайхан дэлгэрч байгаа юм байна. Тэгээд юм их очиртай юм да. Нөгөө уул бохоортой уулзах өхөө ерөөлтэй гэж. Тэгээд ийм сайхан ажил дэлгэрүүлэхийг нь ухтал болоод хоёулаа ярьж байгаа юм байна. Хөөрөлдөж байгаа юм байна. Тэгээд одоо бүх зүйлд талархал чинь өөрөө яг ухаж ойлгосон хүнээс гардаг гайхамшигтай хэм юм билээ. Тэгээд өнөөдөртөл би үнэхээр их талархаж байна. Тэгээд Стокгольмд амьдарч байгаа таны болоод оргил телевизтэй хамтарч хийх энэ үйл ажиллагаанд олон хүн ирж олон хүүхэд ирэх юм бол ямар сайхан бэ тийм ээ. Бүр за яг окей. За чи өвгдийнхээ хайрыг таньсан байна. Тэр хайрын өөрөө л нэгэн дөрхийн төлөө ухаарсан хүн юм байна. Окей. За энэ орон цаг хугацаанд чи маш их мэдээлэл дунд байгаад байна. Бид нэр энийгээ зэгцлээд хэрэгтэйнүүдийн 9 хүсэлтээрээ тавьж бодоод авъя. Хэрэггүйнүүдийн 9 хүсэлтээрээ тавьж бодоод хаяа гэлээ. Тэгвэл ирээдүйд яах юм? Ирээдүйн тэгвэл сайхан байхын төлөө ч юм уу ирээдүйд бид нэр өнөөдрийн олд амжилт өнгөрснөөс авсан мэдээллүүдээ үлдээхийн тулд яах вэ гэх хувь хүн рүүгээ л чиглэсэн асуудлууд яригдана. Чи хийм? Чи юу чаддгийг? Чи ямар зорилготой их дэлхийд ирсэн? Чи ямар үүрэг барилтаар энэ удамд байгаа юм? Чи юу хийж чадах юм? Чадахгүйгаа чи хаанаас нөхөх юм? Тэгвэл чадахгүйгаа нөхөхийн тулд өөр нэгэнтэй харьцах хэрэгтэй болно. Тэгвэл тэхийн тулд харилцааны 35 эрдэм гэдэг чинь юу юм? Тэгэхээр харилцааны 35 эрдэмд авахын тулд цээжлүүлчээр хийждэг юм биш. Тэр хүн байх 73 сүр ухаан чи юу юм? Алдар нэр гэдэг чи юу юм? Хүн өөрийнхөө алдар нэрийг хайрлсан үед л хүний алдар нэрийг хайрлана. Яг өөр дээр нь тэгэхээр бидний сүүлийн зорилго бол дандаа л өөр дээр нь ажиллана. Хүн өөрийгөө таних тулд яадаг байсан юм? Одоо бид нэр яаж таних юм? Тухайн одоо даа ялангуяа энд байгаа хүүхдүүд тулгарч байгаа асуудлууд байна. Би яг юунд дуртай мэддэггүй. Потенциалын хувьд өндөр учраас харьцангуй шивэд хүүхдүүдийн дотор хичээл номоо хийгээд одоо бидаас нь одоо сурах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хүүхдүүд бол ихний 10 жагсдаг. Хүссэн сургуульд ордог. Гэхдээ юу хийвэл би аз жаргалтай байгаа юм? Юу хийвэл би өөрийгөө мартна энийг өдөр шөнөгүй хийдэг гэдгээ таньдгүй. Цалингаа бодоод ажиллаа олцдог. 10 жил, 20 жил ажиллахад юуны ч төлөө явсан юм дээ. Нас илэгдэхэд. Тэнд сэтгэлийн цэнгэл байдгүй. Нэг тэнд баясал байдгүй. Магад энийг тэгвэл ингэж хийж явахдаа би ер нь юу руу ингэж холбох юм? Юунд хэрэгтэй? За тэгвэл нэг барилгын компанид ажилд орлоо гэх. Тэгвэл барилга судалтай манай Монголын барилгын ажил нь ямар вэ? Юуны тулд Монгол хүн байгаа? Энд барилгын чиглэлээр суралцъя. Үнэхээр тэрний өвдөл чадамж барилгын гадаадстаа итгэ мартаж унтаа өмөрсөн гэдэг бол бидний хүн чанарыг таньчаад манай Монголын байгаль сарварын орны зайд энэ ямар төлөв. Тэгвэл аваарч хэлэх юм. Тэндээ одоо өвгдөл нөгөө нэг барилгын материал үйлдвэрлэдэг төрхийн эдүүд нь юу юм? Энэтэй харьцуулаад яах вэ? Ингэж харахад нөгөө 9 хүсэлтэй энэ хэм болон үйл хөдлөлт рүүгээ орно.
ороод явчих. Тэгэхээр тэр хүний энэ хорвоо дээр орчиж байгаа орон зай өөр том. Тийм байна. Тэгэхгүй өнөөдөр тийм агуулгын яг өөрийн үйл Яг тэгдэг. Чин аргацын систем дээр харж байхад 10 өөр сэтгэл зүйтэй хүн нэгдэж чадж байгааг эвгээд шүү дээ. Тий. Тэгэхээр ангид сууж байгаа юм уу, гэрт байгаа таны 3, миний 2 гихт чинь дээс ондоо өсөл мөрөөдөлтэй. Тэгээд тэдгээр хүмүүсийг зүйг нь олуулж явна гэдэг нь өөрөө ээж хүнээс, эцэг хүнээс асар их ухаан шаарддаг юм байна. Тэгэж явахтаа бид нар за одоогийн яриагаар онол гэж хэлчихье да. Тэр онол арга зүй, мэдлэг мэдээлэл байхгүй болохоор яг алдсан онжил олон боловч ийм сайхан эрдэмүүдээ бариад авсан бас их үнэхээр бахархуу штэ. Тэгээд түүнийгээ таны хэлдгээр хэрэгжүүлж амьдрал дээр буулгах л их чухал байгаа даа. Тий, дадал суулгах л их чухал байгаа. Тэгэхээр яг танаас заяасны өвгдлүүд хизээ танигддаг вэ гэхээр өвгдлийн цэцгээрээр бол 0-оос 13 наснд л байдаг. Тэд хэний ч нөлөөлөлгүйгээр хэний ч одоо заавар тушаалгүйгээр автж байгаа тэр юм нь бол хүүхдийн өөрийнх нь өвгдөл гэдэг. Тэгэхээр бидний дараагийн ажлууд энэ рүү чиглүүлэх юмнууд бол зандаа энэ дээр тоглосон одоо таниулсан гэхүү мэдүүлсэн энийг таньж мэдүүлж чиглүүлэх юм үргэлжлэндээ. Жаав нар бас хамтдаа ажиллаад явал бас сонирхолтой олон өнцгүүд гарч ирэх байх. Энд ажиглах хүүхдүүд бид одоо төгс үлэгдээд 13 жил үзсэн биш бадмаа бид 3 хүүхдүүдтэй ажиллаж байсан. Хүүхдүүд дээр бүр их нийтлэг байдаг зүйл бол хүүхд нэлээд дотгошоогоо хомигдсон байдаг. Өөртөө их жоохон ихтгэлгүй байдаг гэхүү. Тэгэхээр тэрэн дээр 12-3 цаг ажиллаж байгаа ээж аваад цаг зарцуулахгүй байна. Тэгээд багш нар нэг юм заачаад эцэг эхчүүд очиод тис ондоо юм заагаад идэг. Тийм нэг айхтар тий зөрчлүүдээс болоод хүүхэд тэр дунд нь мэдээлэл дунд их төөрдөг юм байна да гэж хараад тэгээд эцэг эхчүүдэд зүүн за хүүхдтэйгээ харьцах бөгөөд тэр өв соёл одоогийн сургууль хүмүүжүүлэх ухааны дэвшилттэй зүйлүүдийг ярьж өгөх нь их үр дүнтэй байсан. Тэгэхээр багшийн яриа, эцэг эхчүүдийн яриа нэг байхаар хүүхэд төөрөлдөхгүй. Ядаж игээд анхаарал нэг зүйл дээр төвлөрч ирээд нөгөө Монгол гэдэг үнцнээ, за үнцнэхээс илүүтэй би чи Монгол юм байна штэ гэдэг нэг тийм хөрсийг тавьж өгөхөд их түлхэц болж исэн шүү. Устдаа нэгдэж болох ижилслүүд нь юу юм бэ гэдгийг таниулаад тухайн хүүхдийг өөрийн таних, өөрийн үнэлэх, өөрийн ойлгох гэсэн хүүхдүүдийг бид нэр илүү хүчжүүлж чадах юм бол би даасна өөртөө ихтэй залуусыг бий болгож чадна л гэж Шведэд амьдарч байгаа Монгол ээжийн хувьд бодож байна да. Шведэд амьдарч байгаа Монгол ээж гэснээс манай Швед чи Скандинавын тэгээд инновац их орн гэж ирээд л ярьдаг штэ тий Нобелийн үлгий гэл. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ярилцаж сууж яхад ширээ тариуд суuna гэдэг чинь бол одоо аз жаргалын оргил штэ тий 3 хөөрхөн хүүхдтэйгээ. Тэгэхээр хүүхдүүд танд сүүлийн үед ямар мэдээллийг өгч байна? Та хүүхдүүдийн өгж байгаа тэр мэдээллээс бүр ингээд дон хийсэн амьдралд үнэхээр л чухал юм биш. Эцэг эхчүүд мэдмээр юм байна штэ гэж одоо биднэрт тэгж хуваалцах мэдээлэл ойрд та хэд маань солилцоо. Одоо мөнгө нь бол хүн чинь бас нэг гаднаасаа тех ёстой. Би чинь болохоор нөгөө энэ талаасаа мэдээлэл илүүтэй одоо болохоор шууд өөрийнхөө мэдээллийг л тавих тал дээр илүү. За энэ нөхөр ийм хөвгтэй юм байна. За цаатах нь бол ийм авиртай юм байна. За энэ бол нилээн би даасан зожигдөө өөрийнхөөрөө хөвгт юм байна. Тулгаж болохгүй юм байна. Цаатах нь бол нилээн сэтгэл сайтай ер нь өөрийгөө өөрөөлийн оронд тавьж бодож шийдвэр гаргах талтай өөрийгөө мартах одоо сул талтай ч юм уу их маягаар ингээд төрүүлээд уншиж байгаа бол хэцүү асуулт байна. Ер нь бол тэгж төрүүлж уншаад байгаа болохоор дандаа нөгөө сул талууд дээр нь тоглолт хийгээд давуу талууд дээр нь үнэлгээ өргөх тэтгэх юм болоод ингээд яваад байна л та.
Тэгээ саяхан яг бид нэр энэ сүүлийн зорилго дээр ажиллаж байгаа ажлын хүрээнд ярихад ингээд юунд дуртай юм, юунд дургүй юм, юуг чаддаг юм гэх мэтлэнгээр одоо бага насны хүүхдүүдийн нөгөө сүнсний чадамж, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг таних гад явхад юунд дургүй вэ гэдэг асуулт ёстой сонирхолтой үнцгийг надад харуулсан. Юунд дургүй вэ гэдгсэн чинь дургүй юм одоо жишээлбэл миний хувьд гэхэд би одоо залхуу хүн дургүйч гэдэг юм уу те. Одоо юу гэдгийг ингээд би тэрийн чинийг дуустал ярьж шиг байна. Та хэдээс тамаараа авч хэлцээрээ би чамаас Өө ингэж тэгэхээр тэгэнгүүт чинь би одоо жишээлбэл ажилсаг төрлийн хүнэлтэд ер нь бол маанч тийм одоо удмаараа нэг тиймэрхүү хүмүүс гэл нэг удмыг тийм юм гэлдэг шүү дээ. Би бол илүү ажилсаг төрлийн удмыг хүү. Тэгээд ажилгүй хүмүүсийг ямар сонио анхаагүй залхуу юм бэ? Яаж ийм муухай юм дотор байж чаддаг байна гэл ингээд дэвчиж ядаал ингэдэг. Тэгэнгүүт тэр сонжоо судалгаан дээр тэгж байгаа байхгүй. Чи хамгийн дургүй юм бол чиний сул тал. Тэнгүүт би юу гэсэн үг юм чи одоо би ч одоо жоохон юм цогцолж байгаа ингээ бодсон чи тэн дээр миний авир гарах шанстай байхгүй да. Тэн дээр би харилцаан дээр алдах боломжтой. Тэр үнцэг надад байдаг хүнд байхгүй байх нөхцөлд би давуу талаараа цохиж орохол аюултай байхгүй юу да. Тэгэхээр энэ айгуу сонирхолтой үнцэг байна. Тэгэхээр би энийг даач намайг муу хэлээд байсан юм а би өстө жоохон ажилласан хүүхэн байсан чинь гэдэг юм чи харилцаан дээр гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлын үнцгүүд, энэ ухаарлын юмнуудыг бид нэр хүүхдэд таниулаад өчвөл чиний давуу талч гэсэн харилцаан дээр юм уу үйл ажиллагаан дээр орон зайн дээр ороод ирэхээр юм чинь сул тал болох хэрэгтэй. тийм Чи энэ дээр сул тал гаргадаг учраас харилцаан дээр анхаарах ухаан зах шаардлагатай гэдэг зааж өгөх. нөгөө ухаан орж ирж штэ одоо яг. Нөгөө ухаан чинь заавал гэж ухаан гэдэг юм. Тэрийг нь хөндлөнгийн юм уу та бид нар ч юм уу хүмүүс хийж өгөхгүй бол хүн ер нь тэрийг өөрөө барьж авахд бас л цаг орох. Тэгээд эргээд ингээд бодоход өөрөө өөртөө ажиллах хувь хүний л ажил болчиход байгаа. Ерөөсөө л өөрөө өөртөө бүх юмны эхлэл бий байгаад байгаа. Тэ. Туршив чинь зөв үү буруу юу? Хийж гинөө хийхгүй байна. Дасгал хөдөлгөөн чи юу юм? Идэж үүс чи юу юм? Жарж ижилсэн юм уу үгүй юм уу? Хоол чинь яг чиний бие организмд нийцтэй байгаа мó үгүй юм уу? Хэрэгтэйгээ авч байгаа мó? Хэрэггүй илүүдэл болоод байгаа мó? Сэтгэл зүйд чинь нөлөөлөд байгаа мó юм уу? Эдгээр чинь бол аль хэдийн ингээд явж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд эд дээр тэр хүн чинь үнэхээр бодол санаа авсан боловсруулсан мэдлэг юмныхаа хэмжээнд бол эдээ бүтээ шүү дээ. Тийм. Нөгөө талаар тэр авсан мэдлгүүд чинь чамд хэрэг болж байгаа юм гэдэг юм. Тэгээд эн чинь уг нь 13 нас хүртэл авч явах хэрэгтэй. Би боловсралтай хүсэл байх чинь бид нар ч одоо бигээ таныг байхдаа үсрээд шууд тантай болоод амттай болоод үзэлцээ зодтой зохицсон. Яг үсээ яг хоёр талд гарцсан явж байгаа юм чи өөртөө болчихно. Энэ нь өөрөө бас нэг жоохон бидний амьдралыг амаргүй болгоод харин тийм ээ. Яг хэвээр тэгээд араас нь хөөж гүцэх хүүхдүүд дээрээ засахыг хэлж чинь дээ. Яг харин тийм. Гэхдээ яг нийгэмд болж байгаа гэхүү дэлхийд даяар болж байгаа том агуулгаар нь харахаар бидний хараад байгаа тэр хар бараан гэдэг зүйл хит их тусам гэрэлвэл гарч ирдэг юм байна. Ирж ирэхдээ бүр ингээд язгуурын бүр чүмгэнд байгаа тэр зүйлс гарч ирдгийм байх гэдгийг одоо ингээд бүгд хараад тэгтээ тэр миний биеинд байгаа улаан цагаан туслаас орж ирсэн мөнх тэнгэрээс орж ирсэн тэр ариун туслуудад байгаа мэдээллийг за би өөрийгөө аав ээжээсээ хамаарад өөрийгөө оролцуулаад 9 үе гэж тоолоход 1000-ад орчим хүний мэдээлэл 250-ад жил орчимд байна гэж бодоход л таны ярьж байгаа эдгээр зүйлсүүд тэр жоохон төвлөрөөд өөрлөгөө ороход бол уул нь бол учраа олох юм. Ям шиг байгаа юм. Яг хөвдөө одоо энэ одоо энэ удаа дараагийн хүмүүсийг сайн мэдээд
олж чадах төвшөндөө өөрөө өссөн хүмүүс орон зайнда мэдээлэлтэй амьдрал буруу юм гэдэг нь санаа. Цаашдаа мэдүүлж авах хэрэгтэй мэдээллүүдийг тавьж байна. Гэхдээ энэнийг бол асуудал нь бол эднийг яаж бид нэр өнөөдрийн орчин цагийн нөхцөлтэй буулгаж ирэх юм бэ гэдэг байна гэж би бодож байна. Тэгэхээр 9 цагаан үслгээд хамгийн өөр дээрээ байдаг 3 үслийн тухай ярихаар танин мэдхгүй эсрэг нь болохоор мунхаг байгаа шүү дээ. Танин мэдхгүй юм уу? Одоо ямарваа нэгэн ямиг сонирхохгүй байна гэдэг бол тэгэл харанхуй чигээр үлдэх үндэс. Нэг нөгөөх нь болохоор эдийн хүсэл дээр болохоор эсрэгцэж байгаа шунал. Одоо ямар нэгэн зүйлд эрдэмж шунж болж чинь хитийтгэрээ тэр бас хор болчих чинь эдэн шунаж болж чинь тэгэхээр бүр ингээд өөрт нь аюул учирч чинь нөгөөх нь болохоор эрүүл энхтэр анхаарахгүй болохоор өвчин гэдэг бол зөвхөн бие өвдөө зогсохгүй аав ээж тэр хил дамнаад ингээд гихэл хүмүүсийг автар ихээр зовоож байгаа зүйл одоо нэг нь өр бэн өвчин байна. Тийм гэтэл өвөг дэд наадах чинь ингээд хэлээд үлдээч чи ерөөсө өргөө бол баян өвчнгөө болж харах. Тэр мөнх хөх тэнгэрийг бид нар за бас олон талаар цулдал болж ойлгоод байгаагийн нэг нь бол гэрэл мэдээж тэнд тунгалаг хамгийн өндөр оюун санаанууд сургалсан орон зай байх нэ гэж ихэнх ярьж байна. За их хүүхэн өөрөөхөө л ойлгож байгаа. Дахиад нэг өнгө нь болохоор тэр тунгалаг дээд оюун санаа байдаг газар учраас дандаа баяр баясгалан байдаг юм аа. Баяр баясгалан юунаас үүсдэг юм бэ гэд бодохоор талархал, хүндлэлтэй зэрэгцээд бэлтгэл байдал маш сайн байх тусмаа тэндээс дандаа сайн зүйл цацарч идэг юм байна. Унширч болох зүйл Монгол байж болох уу? Монгол гэдэг нь Тэгтээс нэмэгдсэн моныг голч. Ер нь бол альва юмыг бид нэр голчийн л барьж явах. Тухайн боддгоо түүнээс биш хит их тэгж байдгүй. Тэг чи яах юм монголчууд чинь их дэлхийн төлөө гээд нүүдлэх амьдралын хэм маягтай хүртэл дэлхийгээ хамгаалаад гутлаа сонгохтой хүртэл газрыг сэндэж хүйгээр Монгол гутлаа гаргаж байгаа хүмүүс чинь юу гэж их дэлхийг бодож байгаа хүн нэг юм турших уу? Энд миний Монгол байвал тэнд өөр соёл байгаасаа тэр оршин байгаасаа гэдэг үзэл бодол байсан учраас тэр 12-13 дугаар зуур бүх улсын шашин тэдний итгэл үнэмшлийг үгүйсэхгүй хүндэтгэн бүлийн зөвшөөрч байгаа үзэл бодлууд урган гарч байна шүү дээ л гэж хариулъя да. Монголд ч туушрахад бас хэцүү юм да. Их эзэн богдын тухай Америк нэгдсэн улсын зохиолч бичсэн тэрнтэй Монголын эзэн засагч Ган Зориггой хийсэн яриан дээр их эзэн богд бол ёс суртахуун гэдэг зүйлийг дэлхий дээр гэрэл мэт асгасан юм аа гэж яг өөрийнхөө судалснаар альва зүйлийн мөн чанар юм уу битүүрийн яриад байгаа тэр нэг альва зүйлийн утга учир нь их цөмдөө байдаг юм шиг байгаа юм. Тэр нь шинж чанаруудаар илэрээ тэгээ бид хэд ингээд шинж чанарыг дүүж явсаар байгаа л амин энэ байсан биз дээ хамгийн чухал нь тэр байсан биз дээ гэж авахаар өвөг дэдсэн шингээгээд ширгээгээд үлдээсэн нөгөө эрдмүүд л одоо битүүр яриад байгаа 5 ухаан 75 ухаан гэдэг юм уу тэр бүгд байгаад ах шиг байгаа юм. Тэгэхээр дэлхийн нийтээрээ харж байгаа тэр за оюун санааны гэж хэлж болох хүмүүсийн хараад бүгдөө нэг төвшөнд очиж үнэлээд байгаа нь ёс суртахуун гэдэг дээр унаад байгаа байхгүй юу. Тэгэхээр монголчууд ёс суртахуун гэдэг нь таны төрөний хэлснээр хариуцлагатай байх. За гэсэн бол зай байх. Өнөөдөр хийнэ хоёлаа 15 цагаас уулзнаа гэсэн бол уулзаад энэ үйл ажиллагаагаа дуусгадаг байгаад хийж байгаа хоёр нэг байх уу нэг л ерөнхийдөө хаан байсан байх гэж яриад байгаа байхгүй юу. Таны 35 эрдэм гэдэг байгаа энэ хүүхүүд ингээд нийлээ 108 төлөвлөсөн ингээд яг эдгээр чинь бол ном судрын үгнүүд байхгүй. Бид хоёрыг ингээд ярихаар хэдэгт хоёр юм гэж сонсох юм аа. Гэхдээ ерөндөө бол хувийн хөгжлийг л батцсан тэрий чинь бүр төгс хийсэн нөхцөл бүтээн зөвшөөрөлтэй байгаа шүү. Одоо сүүлийн үед тийм байж та болохоор нөгөө намайг шагнасангүй намайг тэгсэнгүй гэж уйлаад идэх хүмүүс байсан. Гэтэл хувь хүний өөрийн чинь одоо хэн болсон бэ гэдгийг тухайн өөрөө тодорхойлох боломжгүй. Тийм. Ёсгүй. 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 Ань өөрөө хүлээн зөвшөөрнө. Сайн ижи байвал өрс өөрөө хүлээн зөвшөөрнө. Яг тийм. Батлна.
Чи энэ нийгэм орон зайнда зөв юм хийж гинэ, ярьж гинэ, болж гинэ гэх юм бол яг тэнийг зоошод бид хоёрын яриг дуусгах нь та нар баярлах нь. Тэгэхээр тэгж яриад байгаа. Тэр чинь үнэн байна. Орон зайнда чи хүлээн зөвшөөрөгдөж, тэр орон зай чинь чамайг тодорхойлох нь болохоос биш. Хин босныг батлах нь нотлох нь болохоос биш. Чи өөрөө биш. Бидний найзаасаа хэлээ. Чи ингээ худлаа хүний яриад ахлаар хүмүүс итгэхгүй гэсэн. Итгэдэг штэ, итгэн гинэ. Тэгэхээр би ямар сайндаа үгүй өртөө чи тэрийг итгэхгүй шийддэг юм уу? Сонсож байгаа би шийддэг баа. Сэтгэлтэй бол тийм шүү дээ. Тэгэхээр тэр өөрөөс чинь гараа явж байгаа бол юм тамаарахгүй. Тав дээрээ ярина энэ сайхан өнгөрсөн гэхээр яг одоо чинь бүх зүйлээс үлдээд байгаа шүү дээ, тий. Тэгвэл яг өнгөрсөн тэр алдаа оноогоос түүгээд ирээдүйн мянган жилийн бүтээлх нь дэлхийн ертөнцийн хууль юм билээ л гэж ерөнхийдөө ойлгоод байгаа. Тэгэхээр өнгөрсөндөө талархаж ярьсаар байгаа л хоёулангийн маань яриа жаргах гэж байх шиг байна. Тэгээд мэдээлэл дэвчрал энд чи юм болгочих гээд байгаа юм. Тий. Ирээдүйн рүү яаж холбох вэ гэх яг үнэ. Хүний таньхал юм байна. Тэрийг хөгжүүлэх юм байна. Тэр хүн одоо хөгжүүлэх гурван ойлголтод ихний гуравдал хэдүүлээ. Төвлөрч яа. Танаад яриад нийлцгээ, нэгдэцгээ, хүүхдүүдэд мэдүүлчихье, ажлалтын сайжруулчихье, тэж ажлалтаас үргэлжлэн сэргийлж байгаа булчирхаан болон шүүрлийн дотоод шүүрлийн булчирхаануудын өвчнүүдээс сэргийлчихье. Тэднийг нэгэнт үүсчих юм бол биеэс эдгээхийн одоо юм байхгүй учраас хүүхдүүд үргэлжлэн сэргийлэх юмаа гаргаад зааж ажиллаж байгаараа тэр шүлсээр хамгаалт үүсгээд авсан хоолнос чинь би яг жинхэнэ хижээл бодно шүү, тийм ээ. Тэр ажилтыг хийж яхад тархинд очиж байгаа мэдээллүүд чинь эхлээд хэдэн грамм элсэн чихээр юу ч байдгийг тийм үү, шүүрлийн эргэтнүүдээс гарах шүүрлийг нь өдөртөн зохицуулж яадаг шүү гэдэг юмнуудыг хэлдэг. Энгийн л асуудал байгаа гэжтэй, тийм ээ. Одоо тэгээд орчин үеийн хүүхдүүдэд юу яавал энэ сайхан юмнуудыг орчин үеийн шинжлэх ухаан дээр тавьж бодоосаа, судлаасаа, нэгэнт батлагдсан байгаа эрдэм мэдлэгтэйгээр харьцуулсан судалгаануудыг хийж хөх мөглийнхаа нэрийг хамгаалаасаа ингэж одоо үсмэл санагдав. Тэр сайхан таны хэлж байгаа энэ сайхан ерөөл биелнэ гэж би юу бат итгэдэг. Хөрөлдөөнд сэтгэл дэлгээд урилгыг нь хүлээж аваад тэгээд өөрийнхөө туулсан ном сонин өвөг дээдсээс мэдсэн мэдээлэлээ яг амьдралдаа ингээд хэрэгжүүлээд өөр хүүхдүүдтэй хань ижилтэй найз нөхдөдөө олон ийм гэрэл цацрааж яваа навчаатайгаа тантайгаа ярихад маш сайхан байлаа. Тэгээд маш олон зүйлийг танаасаа бас мэдэж авлаа. Ингэж хэрэгжүүлмээр юм байна гэд дотооддоо би бас маш их эрдэм хураалаа. Тэгээд тавтэрийн хөрөлдөөнийг сонсох хүмүүс өөрсдийнхөө оюун хэлнийгээр тэгээд толдоод тийм ээ өөрсдийнхөө авах гэхийн ухаанаар сайхан хандна эзээ. Тэгээд монголчууд бол тэнгэр заяатай гэдэг нь байгаа орон зайнда яах арга байхгүй эзэн заяаны байсан учраас тэгж хилэгддэг юм болов гэж нэг өнгөнөөс нь хардгийг. Тэгээд энэ хөө сайхан хөрөлтөөнөө хоёлаа жаргаагаад та ингээд өвөг дээдсэн энэ их далаа их эрдмээр аялаад өөрийнхөө ертөнцөөр ингээд өсөж дэвжээд явж байхад энэ л нэн чухал юм байна шүү гэж хэлмээр олон зүйл л танд байгаа бах. Тэгээд энэ орон зай танд үлдээж. Адилхан шүү дээ. Бид нэр өвгдөөс хайраар ирсэн өвгдийг нь бидний гэсэн хайрнаас бид нэр цэцгэлсэн гэдгийг өртөө мартаж болохгүй. За нэгэнд тэгээд их хайраасаа өсөөд өндийгөө өдийтэй боловсрч яваа бол түүнийхээ өрөөл бусдад гэлгэж гівүүлэх нь нэн тэр хүний бидний одоо үүрэг хариуцлага одоо ирэх гэж ярьдаг болсон. Хүний ирэх, хүүхний ирэх. Тэрнээс илүү үүрэг нь юу юм, хариуцлага нь юу юм гэдгээ илүү ухамсарлаасаа тэгвэл бидний бусд нь бол байгаа. Нөгөө тэгээд энэ их мэдээллийн далаа дундаас бид нэр яаж бодлоо зэгцэлж эрэгтэйгээ авч хэрэггүйгээ явах юм гэдэг рүү зэгцрээсээ өөртөө байгаа байхгүйгаа дүрний цэглээс басаа. За тэгээд нөгөөдгөө бид нэр өөрөө юу чаддаг, юу чаддгүйгаа таниасаа өрөөлд юуг дэмэж өрөөлтөө нийлээд юугаа хийх юм гэдэг болоосаа хүүхдээ багаас нь энэ ямар өвдөлтөй ямар хүү юм юу руу чиглүүлвэл дээр байж юуг буруу байж засах хэрэгтэй юм бэ гэдгийг таньж мэддэг боловсрол гэсэн. Ийм л 3 цагийн
өнгөрсөн одоо ирээдүйн цагийн л үгүй юм да. Тийм тэгээд энэний хэд бид үйл ажиллагаа хийгээд шивэдэх Монгол ээж аав нартай хамтраад шивэдэх Монгол бүх толгойтой өрсөлдөд зориулаад эрдэм мэдлэгээ яриад одоо эрүүл мэндийн тал дээр гэхэд бид нар одоо тэр арчаагүй өвчнөд хамаарат идэж ажиллалтыг яаж зөв хийх ёстой юм, амьсгалыг яах ёстой юм, нойрон яах ёстой юм, яагаад тийм байх ёстой юм, дасгал хөдөлгөөн гэхэд ямар байдгийг бидний өв соёл дасгал хөдөлгөөнд яагаад бие биелгийн ямар хөдөлгөөнтэй яг үндсэн ч мөн чанартай ямар хөдөлгөөнтэй юм. Тэрийг хийж хахад ямар биед өөрчлөлтүүд нааштай юмнууд гарч байгаа юм бэ гэд ингээд үйл ажиллагаа мэдээлэлээ түгээгээд дэлгэрүүлээд явна да. За тэгээ маш их баярлалаа. Цаг гарan хөөрөлтөд маш олон зүйлийг мэдэж авлаа. Тэгээд хамгийн сайхан зүйл нь таны маань эхлүүлэх гэж байгаа ажил юм байна. Энэ бол бүр сонсоод үнэхээр их баярлаж байна. Хойч ирээдүй болсон үр хөхөд маань өөрөө өөрийнхөө орон зайд эзэн байна гэдэг нь өөрөө өөрийгөө алт бие эрүүл авч явахаас л эхэлж байгаа. Тэгээд энэний бүр яг суурин зөв тавьж өгөх энэ ажил эхэлж байгаад маш их баярлалаа. Тэгээд хөх номын сүнс энэ жил явбал яг өөрийнхөө зөв энэ хорвоод ирсэн хийх гэж байгаа зүйлээ хийх юм бол баяр жаргалтай тийм үү? Одоо таны хэлдгээр гэрэлтээд л юм шүү. Тэгээд таньда маш их баярлалаа цаг гаргасанд. Өнөөдөр чи уулна амралтын өдөр. Үрстэй хандаа гаргах ёстой цагаас угаслан байж яг өөрийнхөө туулсан үнэн сайхан мэдээлэл аваалцсан баярлалаа. Тэгээ таны маань юу хүсэж байгаа 9 цагаан хүсэл бүтээд тэнгэр мэт уужим далаа мэт гүн сайхан байхаа ирүүлээд ишүүлье. Маш их баярлалаа. Шиг гялалаа. Тэгээд та нартай ч гэсэн баярлалаа. Цаг гаргаж бид хоёрын сонирхолтой яриануудыг сонсож тэгээд хэрэгтэйг нь аваарай, хэрэггүйг нь хайчаарай. Үе сонирхолтой юм биш үү гэдэг дахиад мэдмээр үйл зурдаа багш руу яриарай. Тэгээд дараа бас би тэгж бодож байна. Та үйл ажиллагаагаа явуулаад ирээд үйл ажиллагааныхын тухай бөгөөд явж байгаа хүүхдүүдийн тухай яг нөгөө амьдрал дээр хэрэгжүүлж байгаа тэр зүйлүүдийн тухай цуврал болгоод явбал хүмүүст маш их тустай юм байна. Доор бичээд танаас хүсэл тавиад гэх юм бол бидний хаалгах нээлттэй. Тэгэхээр юу хүсэж байна? Одоо дасгал хөдөлгөөнөөр бид нар яаж би эрүүл мэндтэй махан бодоод ирсэн биений хүчийг асуултын дунд хүнстэй хэд мэдээлэлүүд хэрвээ та нарын хүсээд орон комментууд үлдээгээд сонирхох юм бол суурал гаргах яах вэ? Өнөөдрийн хөлтөө хоёулаа нэг дор байгаа гэсэн шиг өстой тас тайчих юм. Баахан нээсэн бол уучлаарай сайхан тэгээд харамсалт өргөрсөн гэдэг юм байна. Тэгээд маш их баярлалаа. Битэрийг толд үзэх түмэндээ мөн сайн сайхныг хүсье. Тэгээд түр баярлалаа. За баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. За